Сайн бацхан манайхаа Little Mom podcast-ийн цааш шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Юуны өмнө та нар маань Little Mom Mongolia YouTube сувгандээс subscribe дарж оролцож байгаа ээжүүдийнхээ сонирхолтой яриаг цагаалдгүй сонсоорой гэж хэлмээр байна. За тэгээ энэ өнөөдрийн дугаарын маань ерөнхий ивент гихчээр гидсний ашигтай бактери Баягая бидэнтэй хамтран ажиллаж байна. Подкастын ерөнхий ивент итгэгч хоол боловсруулах тогтолцооны найдвартай дэмжлэг Баягая гидсний ашигтай бактери. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Komoda Flower цэцгийн дэлгүүр. За өнөөдрийн хүндэт эрхэм зочноор загвар өмсөгч Лаура маань хүрэлцэн ирсэн байна. За сайн бацгаана уу. Урьж оролцуулсанд баярлалаа. Ирсэн баярлалаа. Ирээд л байгаа. За юу байна? Оо яах вэ тэгэл байнга ийш тийшээ хөдөлгөөнтэй явдаг хүн чинь тэгэл ажиллаа игээл хүүхдээ хараад тэгэл бадгараа л бич. Хоёлаа өнөөдөр арай өөрөөр эхлэе. Юу вэ гэхлээр Лаура маань ямар хүүхэд байсан бэ гэдгээс эхлэе. Тэхөө хаана өссөн? Би ч Оросын холбооны улс Иванов хотод төрсөн. Тэгээд 2 настай байхдаа Монголд ирээд Улаанбаатар хот гэдэг одоо хотын чимээр үзээгүй шууд Сүхбаатар аймгийн Төвөн цогц өмнөд очсон байхгүй эмээ дээрээ. Тэгээд эмээ дээрээ 5 6 настай болтлоо ер нь байсан. 5 настай болтлоо ер нь байсан баг 5 6 хавцаа. Тэгээд багтаа тэр чинь нөгөө сумын төв дээр одоо энэ хөдөө суманд тэгээд ийм хүүхэд одоо айгүй ингээд тэр чинь тэг Маугли шиг хүрээд ирцэндээ ямар санда энэ одуулын гэрт нь шатсан толгой төвхт ирсэн байлээ гэдэг бурчгар үстэй хүмүүс тэр үед хараагүй л байгаа шүү. Тэгээ орой ингээл намайг харах гэж аяг хүмүүс ирдэг байсан гэж ярьдээ. Тэгэл заримдаа ах нар маань нуугаал дээлэн дотроо хийгээл ингээл явдаг байсан гэд. Тэгээ нөгөө айгуу тийм л одоо итэхтэй сэргэлэн гэдэг юм уу тийм охин байсан маа байхгүй нөө Монгол гэрийн орны урдуур ингээд хөшиг татдаг штэ айлууд. Тэгээ би ингээ орой холонгоод ирсэн ингээл хөшгөө ингээл татаал те орныхоо даавгаар ингээл палаж малаж юу идэв. Тэгэл за одоо ингээ Монгол улсын гавьяа дуу чин Лаура дуулнаа гэж гарч ирэл юу ч хамаагүй дуулчаал хөшгөө ачаал буцаа солжаал одоо бүжиг чин Лаура бүжгэл нэг өөрийгөө зарлал нэг хүний концерт тавил одоо баг тэрийг хөдөлгөнд орой олгож тэгдэг байсан юм. Тэгээ тэрийг үзэх гэж настай хүмүүс их ирдэг. Нөө ямар хөөрхөн юм бэ? Ер нь сумын хөөрхөн тийм те ингээд нэг юм. Угаасаа манай одоо ээжийн тал маань гэр бүлийн хамтлагтай байсан байхгүй юу? Одоо ах нар нь ингээд дээрээ дулаан ахтай. Ах нар нь зарим бөмбөр, гитар энийг дээрээ тоглодог. Тэгээ гэр бүлийн хамтлагтай ээж Монгол үжиг энэ төр бүжгэлдэг. Ер нь тийм их урлагийн гэр бүл. Өвөө маань жүжигийн зохиолч. Тэгээд тэрийгээ дагаад тэгсэн нь ер нь нэг тийм сэргэлөөхтэйсэн. Тэгээ эмээ тэгэл ерөөсөө хөдөө тэгэл малаа хариулна. Эмээ маань юу хин тэрийг дагаал ард нь ингээл явна согоожлоогүй ч тийм. Тэгэл нэг өөр ингэсэн нэг жижиг тоглолтаа. Нөгөөх маань тэгэл нүдэн дээр том болоод яруу болоод тэгэл сүлдээ идэж болоод гэсэн шиг туусан та гэж. Тийм тэр маань бас ингээл ээж болоод тоглолтаа болоод тэрийг ингээл хариулвал. Тэгээ яг нөгөө ээж маань ажил ихтэй хотод тэгээд багш ахгүй маань ээж багшилдаг байсан цэцэрлэгт. Тэгээд хаяа ирдэг. Багшийн цалиа аягүй муу тэр үед чинь тэгээ нөө байнга ирж чадахгүй өнгөө цуглуулж агаал нэг баяраар бэлэг аваад ирдэг. Тэгээд ээж ярьдэн ш нэг удаа өвөл ирэхэд нь тэр чинь цагаан сараар юм уу шинжилгээр юм аягүй хүүтэн маань нутагч угаасаа тал нутаг. Тэгээ нэг хүүтэргээр аягүй ахтар хөтөрдөг. Тэгээд ирэхэд нь нөгөө хөл нь ингээ готалтайгаа наалтцсан байсан. Тэгээд үгүй наа чи халуун орны хүүхдтэй ээж ийм хүүтнийг тэсэхгүй шүү. Тэгжсэн гээд тэгээд одоо миний бүдэн дээр аягүй том сорив байдаг байхгүй тэр яасан гэсэн чинь нөгөө ингээ хөлдөөд ингээд готлын ингээд одоо надад л шинэ готлоо авчирсан юм шүү. Тэрийг ингээ өмсгөх гээд ингэсэн чинь ингээ тайлагддаггүй одоо яац юм бол гэдгсэн чинь ингээд нэг жоохон бас тэг айхтарч бас нэг тийм болоо ер нь нэг бас нэг хөлдөөс үйл явцлага хайрагдсан л тий. Нөгөөтг нь тэрийг аач мэдхгүй ингээ байж хүүхд чинь уйлж өвдөж ийн гэж хэлж болно шүү дээ. Тийм биш ер нь би багасаа аягүй тийм өлчөр өссөн. Одоо би ер нь халуунд айхтар тийм халуунд байж чаддгүй. Хүүтэнд бол ингээл шүтэг зугал байгаа л энэ тий. Тэгэл ер нь багын тийм сэргэлэн зүгээр 5 настай намайг за одоо энэ хүүхдийг ер нь боловсрал эзэмшүүлээ. Тэгээд хот руу тэгээ би хотод ээжтэйгээ одоо энэ 120-ын цэцэрлэгт анх ороод тэгэл ороод ерөөсөө гимнастикийн
дугуултанд ороод орой гэртээ ирээд нөгөө савхан шүү дээ тий. Савханд ингээд нөгөө цэцэгний тууз ингээд уяал. Тууцтай гимнастик тэрхүү чи ингээд айгүй тийм юудл хөөхтэйсэн. Орлогын юмдаа дуртай. Тэгээд спортоор ерөөс би муу. Одоо хүртэл би ер нь бөмбөг надруу шидвэл би шууд зогтаад. Спортод муу эсрэгээр урлагийн бүх талын юм дуртай. Тэгэл 10 жил байхдаа ч ер нь нэгдүгээр ингээд ороод төгслөө шилжижсэн сургуулиудынхаа бүхэл урлагийн үзлэгт би явж идэг. Шинэ жилийн баяр ингээл нөгөө шинэ жилийн концертанд ингээл явж идэг тийм хөвгтлээсэн. Ангийнхаа бандартай нийлнэ. Тэгэл жоохон иршүүддүү тийм охин бишсэн. Тэгээд нөгөө хөдөөнөөс ирээл цэцэрлэгтээ ороод сургуульд ороод тэгээд бүр бага ангиас нь явсан уу ингээд шилжихгүй. Нэгдүгээр ангиасаа би чинь 4-р анги хүртэл нэг ангитай байжгаад 4-өөс манай гэр угаасаа нүүсэн хотын төврөө 40 мянгад би тэгэл ер нь одоо хүртэл манайх миний 4-р ангиас хойш тэгээд 24-р сургуульд хэлсэж ороод байж итэл манайх бас дахиад ерөө гачууртад юм хаус бариад ээж маяр маань ерөөсөө агаартай өндрийг. Тэгээ манайх чинь гачуурт руу нүүчихэр хамгийн ойрхон сургууль одоо нөгөө офицерийн сургууль дахиад ангийнхан дээр очиж байгаа байхгүй. За тэгээд сураад байж идэл 8 дахь ангид төгсөөд би шууд Тэгт руу сургуульд явсан. Тэгээд хосолтны сургууль. Тэгэл тэндээ ер нь дотор харинд Монгол хүүхдүүдтэй өрөөндөө дөрүүлээ. Тэгэл ерөөсөө 8 дахь ангиасаа гадаад. Тэгээ буцаад ирээд гэрүүлэр Америк явах гээд манайх тэгдэ за ер нь явъя гэд ээж маань тухайд нөгөө шалгалт өгөө тэнцээд ингээд виз гэрүүлэрээ гарцсан. Тэгээд за ерөөсөө би чинь хятадд сургуульд манайхан гэрүүлэрээ Америк явлаа гэж ерөөсөө сургуулаа хаяал хүрээд ирсэн чинь тухайд бас явж чадгааргүй нөхцөлөд лсэн. Манай ээжийн биеийн муудаад тэг явж чадаагүй. Тэгээд за би чи айлын том охин за одоо ерөөсөө ээжигээ ингээ хасарч харж үлдэх хэрэгтэй гэд. Тэгээ Монголдоо ер нь сургуультай орё гэд тэгсэн чинь заавал нөгөө 11-р анги төгссөн байж бид нар ч их сургуульд ордог шүү дээ. Тэгээ би чинь 8 дахь ангид хятадтэйсэн. Миний нэг хятад сурч ирсэн юм нөлөөлөхгүй. Тэгээ би шууд ирээд 31-р сургуульд 11-р ангиасаа шууд хэлсэж ороод тэгэл тэр жил шалгалтаа өгчдөг. Ангийнхантайгаа сайхан бужигнаал. Тэгэл төгссөндөө нийт ер нь 3 сургууль байсан шүү дээ. За бага ангид бол шилжих бол нэг асуудал гайгүй байдаг бах. Ингээд томроод ирэхээр шилжээд ингээд ер нь тийм үеийнхний одоо юм гадуурхалт ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд хэр тохиолдчихсэн. Үеийнхний дээрлэлт гэдэг за ер нь нэг жоохон юм ялгуурлан гадуурхалт гэдэг юм бол хүүхэд наснасаа л үүдсэн. Заавал сургууль гэлтгүй гадуур гудамжинд явж байхад хүртэлтэй айлыг тэрийг хараа гэл ингээл тэ. Яг намайг тэр нэг 11-р ангид орж байхад манай ангийнхан чинь мэдээж анх цочирдчихлаа юм л та. Тэг би нөгөө баг сүлдээ нэг сургууль сольсоор байгаа сурцсан нэг юм. Нөгөө ингээд заа гэл ингээл шинэ анги руу яваал орохоор нөгөө хүүхдүүдийг харж байгаа харцнаас хараад ойлгохдаг болцсон. Тэгэл яг ихний 3 өдрөөс амар халууханлага юм чи надад яа гэд. Тэгэл дөрөвдгөөс би ч тийм нөгөө айгу тийм нийтч гэдэг юм уу дундаа ороод ингээ явцдаг. Тэгэл хөрхөн найз нөхөрлөл ахандаа хинтчдэг юм биш. Ер нь гэхдээ гадуурхалт гэдэг юм бол байсан. Гэхдээ хаа очиж манай ангийнхан одоо энэ салсан ангиуд шүү дээ. Ангийнхан ер нь надад тэсэргээр айгу хайртай байсан. Тийм. Тэгээ бас сургуулиудын маань захирлууд их хайртай байсан. Ер нь сургуулиуд маань надад их хайртай байсан. Тэгээд мэдээж тэр олонний дунд бол ганц нэг тийм бол байсан. Зүгээр эсрэг талын сургуулийн хүүхдүүд ч юм уу те байрны хүүхдүүд ч юм уу нэг тиймэрхүү шал танихгүй намайг танихгүй хүүхдүүд бол тэгж л гадуурхдаг байсан л та. Таньдаг мэддэг хүүхдүүд бол тэгэл дундаа ороод явчихж байгаа юм чаа. За тэгэл Лаура маань ээж болсон. За тэгээд энэ яг ээж болж байгаа мэдсэн тэр үе ямар байсан бэ? Хүн болгонд ингэж өөр байгаад идэг шүү дээ. Мэдрэмж мэдсэн гэдэг нь жирэмсэн гэдэг хэлсэн үү? Надад бол аяга гоё байсан. Би бүр өөр хүлээгээд нэг юм би ерөөсөө би хүүхдтэй л болмоор байна. Найзтай ам нэхэрэг л би хүүхдтэй болмоор байна гэж тэр чинь нөгөө манай ээж бурхан болсон. Тэнгүүд нөгөө тэр жил ингээд ээжийг бурхан болоход ингээд ажиллаадсэн чинь найзууд нь бүгд эмээ болсон байсан. Тэгээ би ээжигээ ятаж эмээ олгочоод ингээд тэг ингээд ачийг нь харуулчихгүй дээ гэж аягүй бодож исэн байхгүй. Тэгээл ерөөсөө ээж өнгөрсөн цагаас хойш л хүүхдтэй л болморсон надад. Нэг ээж нь буцаад ирэх гээд л байгаа юм шиг те ингээд тэгсэн надад. Тэгэл ерөөс найзуудтай ам нэвэл ерөөсөө л одоо тийм манай би чинь 25 таад ээж болсон. Тэгэл тэр үеийн хүүхдүүд чинь залуучууд чинь ингээл шал өөр юм ярьж байгаа шүү дээ те ингээл
гоё юм ярьж хахад би ерөөсөө би хүүхдтэй л бол. Тэгээ олон жил үргэлжсэн найзлуутай байсан манай хүүе. Тэгээд тэр жил чинь би Ангол руу явсан байсан, Африк руу. Тэгээд очоод би өвдөөд байдаг, яах гэдэг юм мэдэгддэггүй, эмнэлгээр явахаар эргүүл гэж гараад байдаг. Тэгээ сүултээ ингээд за яаж учрыг нь олмоор юм дэ гэж бодож байгаа. Нэг үлээ талхинд харсан чинь миний бүр хайрс ингээ хагарцсан. Хайрснууд ингээ хагараад ингээд бүр хүү энэ одоо юу болоод байгаа юм бол та гэж бодоод би нэг юм болохгүй байна. Тэгээ сүултээ дүүдээ хэлээ, дүүгээ явуулдаг аахгүй. Одоо чи эмийн сан руу надад тест аваад ирсэн чи эмэгчээ би 18 надад өгөхгүй штэ. Гээ хамаагүй. Тэгээд нууцаар битээр ч очил эмийн сангаас тест авал. Яг 12 сарын 31-ний 20 штэ тэр чинь. 17 оны. Тэгээд тестер үтсэн чинь нэг зураас гарна би. За болооч дээ. Юу хоёр л гарах таа штэ гэл баг тестийг хэрэлдээд өөрийгөө бүр жирэмсэн болсон гэдэгт бүр 100% итгэлтэйсэн байхгүй би. Тэрний өмнө би ингээд нөгөө тэр ангуулд 3 хоног ингээд дарааллаад эхний өдөр миний орондоор юу хийсэн. Ястмэлхий орсон байсан. Дараагийн өдөр миний орондоор хилэнц орсон. Дараагийн өдөр нь ингээд гөрөл орсон. Тэгээ би чинь нөгөө манай нэг тэр гэрийг ингээд цэвэрлдэг хүн байсан байхгүй. Тэгээ ингээд орны доотлон ингээд шүүртэнгүүд лавдан гарч ирээд тангууд нөгөөдөг чи өдөр болго хайгаал ойрлол сүултээ би ч тэнд айгаалцаа би юу нэг болохгүй юм байна гэл би юу нь явлаа гэл тэ ятгад би чинь яг миний айдаг амьтад аахгүй хилэнц хизээч Монголд харж байгаагүй амьтад тэгээд нэг шин ингээл унтах гэхлээр л ээзүүтэнд ороод нэг л болж өгөхгүй нэг л сонирн баадсан тэгээд яг тестээ тавьчаал ямар сони юм нэг зураас тахтай ят юм аа ингээ тэгээ уцаараа хүн рүү юм бичээ буцаа харсч 2 зураас болсон. Тэгэл ерөөсөө аавар нь хэлээ л за би ерөөсөө ч болох гэж болцсон байна гэл. Тэгэл гэрийнхандаа Монгол руу имэрөө уцтаж хэлээл гэрийнхэн рүү хэлээл. Тэгэл манай гэрийнхэн юу тэр сургууль соёл минийхөө сурч үзээгүй сургууль биш ирээд гэр орны гэрийнхнийхаа дээрээ хүүхдээ харагдаж гадаадд тоол явж яддаг юм гэл. Тэгээ би чинь магистрийн сургууль соёл бүгдийг хаяал төрүүл нээж олно гэл. Тэгээ нөгөө тухайд Африкт нөгөө Монгол руу нисгэд чинь 3 онгоц сольж нисгэсэн байхгүй. Нийт 30 хэдэн цагийн нислэг байсан. Тэгээд жирэмсэн хүн чи юм байдалтай дөнгөж хүүхэд олцсон байгаа тохиолдол гарахгүй ээж хамааг бид нар чи 9 онгоцын зугаад 3 онгоц дамжиж явах юм бол чи зулбах эрсдэл маш өндөр учраас дор хаяж чи 3 сартаа олтолно бай гэдэг. Тэгээ би чи Африкт 3 сар болсон. Тэгээ би хэрэг Монголд ирсэн бол тэр жил айгүй утаатай байсан. Тэгээ нөгөө хүүхдүүд нэг гидсэндээ эндчихсэн төрхтөө уушгины юм уу тэр үе байхгүй. Тэгээ хэрэг би ирсэн бол өвөл яг утаатай үед ирэх байсан. Тэгээ яг 3 сар Африкт халуун оронд сайхан цэврээ хард байж хаад Монголд ирээд хүүхдээ үзүүлсэн чинь энэ ямар мундаг уушигтай хүүхдээ. Одоо ойр үед Монголд ийм уушигтай хүүхдүүд байхгүй. Тэгэл би бодсоч ямар азар бараг тэнд байж таарваа. Тэгээ айгүй гоё 9 сар бол хүүхдэл гарсан да. Тэгээд тээж ах явц төрөх явц хоёр ч ингээ хоёул өөр шүү дээ тий. За тэг ингээ тэгээд айгүй сайхан тэгээд ингэчлээ. Одоо төрсний дараа ямарсан төрөх үйл явц нь өөр ямар байсан. Би чи ерөөсө 30 минутын дотор төрсөн байхгүй юу? Вау. Тэгээд жирэмсэн байхдаа ажиллая гээл яваадсэн би. Намайг ингээ ардаас харахаар хүн жирэмсэн гэж мэддэггүй. Нэг урагшаага гидтэй. Урдаас харахаар өө энэ жирэмсэн юм байна. Тэгээд бас дээрэс нь жирэмсэн болохынхоо ерөөсө 2 сарын өмнө би тамирчны амьдралаа хайсан байсан байхгүй. Би ч улсын авраг маргад ордог байсан. Фитнесийн мөнгөн медаль энтертэй байхгүй. Тэгээ байнгын нөгөө тасгал сургуульд байнгын ийм бэлтгэлтэй байсан. Миний бие байнгын чанга байсан. Би таргалж амжаагүй. Жин нэмээгүй. Миний хүүхдийн нөгөө жин ус 2 л жин мэс. Тэгээ дээрээс нь нөгөө эхний 3 сар би амар хордлоготой хоол идчихдэггүйсэн. Эсрэгээр тураалд орсон би чам. Тэгээд ажлаа хийж агаад нэг эмнэлэгтүүд орон галаар яваад орсон ч. Одоо энэ нэлээд хугацаанд төгсөдөө би юу яаж нэмжээ эзэд төрөх хэрэг гэдгсэн чинь. Чиний савны амцарч 2 уруу нэгтцсэн байна. Гэтэ чи энэ янзаар бол нэг 14 мөр хончих واخа. Тэгээд гэтэ байн байж үзлээд байгаа. Тэгээ би аавд хойд гадаад байсан. Аавд нь ингээ хэлээ за нэг 14 хоног гэдгсэн чинь. За би юу очие одоо чи төгссөн байна. Тэгэл хамгийн ойрхон билетийг аваад ирдэг байхгүй юу тэр чинь. Манай хаг тэр жил шинэ байранд орж таарсан байхгүй. Байрны засвар дуусаал тэгэл ингээл том хэцтэй. Тэгэл яг аав нэрэл онгоцны буудлаар тосож аваад орой гэртээ ирэл ингээл унтаал гэсэн чи аав гэдэг. За одоо минийх ямар ч нэг 10 14 хоног болцсон үлдсэн байгаа юм байна. За нэг 10 хоног аав нь ямар ч чөлөө авцсан гэж яриад. Тэгээ одоо ингээд ээжигээ өрөөсөө өвтгөж болохгүй шүү. Ингэж төрөөрөө тэгэж төрөөрөө мөрөөрөө аав нь чамд гоё юм авчирсан гэл ингээл.
Тэгсэн чинь маргааш нь яддаг байхгүй. Бид нар ч уулзаг өчнөө сар болсон би ч Монгол. Тэгээ за ойлаа уулзаг утсан юм чи кино үзье. Тэгээ үгүй нүүр хам будаатай балааж байгаа юмсвал үсээ ингээл эргүүлээл ингээл. Тэгээ киноныхаа билетийг захиалчаад 2 дүг авч дөрүүлээ кино үзье. Ойлаа гэтээ юу ч гэсэн кино үзэхээс өмнө юу ч гэсэн эмнэлгээр ороод нь үзүүлэгдгийг. Тэгээ урангаал ороод яасан ч амар очиртай байдаг байхгүй. Бүр ингээ халуунд 8 сард амар очиртай. Би тэг бүр ингээ том гэдтэй. Тэнгүүтээ би хэмжээ төрөх гэдэг шиг юм ингээд зэлдэж байгаа хүмүүсийн урдаар орчихгүй юу. Тэгээд чи болоогүй л дээ штэ яхаагаар харснаа чи болоогүй байна за чи яваад тэр кино минийгаа үзээ тэр тоног байж байгаа тэр. За тэгтээ юмыг яаж мэдгүй одоо чи төгцсөн байгаа би дотор үзлэх хийгээд. Тэгээд дотор үзлэхээс нөхөө төрлөө чигээд. Тэгээд би тэгэхээр нүүн яриад там тоглоод амлаа өчтөд. Би юм чи одоо кино үзэж байгаа штэ гэдэг байхгүй юу. Тэгсэн чи хөөе чи энд кино минийгаа үзэж бол чи барахгүй бах чи одоо төрөх чинь хүүхдээ чинь толгой ингэ явчихна гээд. Тэгэдгүй чи өвдөхгүй байгаа юм бүгд ногдохгүй. Би юус өвдөхгүй нэг. Чи эсвэл өвдөд байгаагаа анзаарахгүй явдаггүй байдаг юм битүү ингээд. Нөгөө яг тэр нэг дуншилтаа мэдэрдэггүй байж тэгээд. Тэг би за арайч тэг би ийм амар мэдрэлгүй байна гэж. Тэгсэн чи үгүй одоо би тийш 12 цагт үзүүлсэн байхгүй. Тэгсэн чи би 4 цагт юу яана ажил дуусаад би тэгээд хараа явна. Чамд тарахаас өмнө төрүүлж явчих. Дэше гараад өрөөлөг орчихно. Тэгээд би гарч ирэл наг түргэнэ гэдгсэн. За зоглоо яриад. Үгүй нэрээ гэж. За болж үз. Үгүй нэрээ намагс тийм үү? Тэгээ би нэг манай 2 дүүч эрэхтэй. За тэгээд аав манай ээж байхгүй тэг ингээд манай нөхөр гээд ингээд 4 хүн эрэхтэй хүний дунд түргэж байгаа, эрэхтэй хүний дунд түргэж байгаа мэдчихсэн болохоор бүх юм уртлаад бэлдээд тавьсан байсан байхгүй. Тавчиг мавчиг одоо хүүхдийн памперстай үлгий мүлгий бүх юм бэлдээд тавьсан. Тэгэл дүүргөө залгаад за энэ дөө кино ударсаа. Шкафанд бэлдсэн байгаа тортой юм аваад ирээ. Төрлөө гэлтгсэн. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ эмээрөөгөө залгаад эмээ намайг түргэнэ гэлтгсэн. Хүү эмээ нэг хүүчин гэл өөдөлс би эмээг тий ойлоо туайлгаад тэгээ нөгөө шууд нөгөө за чиний усыг шууд хагалцсан байхгүй. Ус хаглаад за одоо өвдөлт нь төрөн шүүгээд тэгсэн чинь за энэ лаврагийн төрөх хувцсыг аваад ир гэд нөгөөт нь яасын тэр өдөр тэр хувцс нь яагаад тэгж хизээч ирээгүй юм хувцсан. Би палаачтайгаа тэгээ нөгөө нүур амаа бодцсон эргүүлсэн үстэйгээ бөгжтэйгээ төрсөн. Тэгэл гинт доошоо яана би төрлөө гэл огцсон бүгдээ тэр чинь нэг усын огцсон хагалчаар шууд огцсон доошоо нэг. Тэгээ би бүр яана юм чи би төрлөө гэж төрөн ш та. Одоо орон дээр гарсан. Би өөрөө халахад төрөх юм чи би ч юм өргөж гарах юм уу? Тэгээ манай хүн чинь тэнд амар өндөр нэг метр 95 тоо мэдэх. Тэгээ нөгөө зэхэр хувцас өмсдөг шүү дээ. Нөгөөх нь багтцсан. Амаа юу тийшээ өргөхтэй би ч өөрөө баацгаглаад ингээ орон дээрээ гараад. Тэгээ төрөх хувцас нь яасан бэ? Али өө хаа гэж хооронд л. Тэгээ яг хажуу зогсож исэн байхгүй. Тэгсэн чинь юм чинь. За энэ хүний гаргаа энэ ухаан алдчих гатах шиг байна. Ийм том биетэй өмнөд ингээ ухаан алдчих юм бол юу биднэрт баг гай олон гатах юм байна. Тэгэл юм чинь гараад за дүлээрээс би дүлж чадахгүй. Нүдрөөгөө дүлээд идэм билээ шүү дээ хүн чинь дэшиг нүүрлүүгээ. Тэгээ нүдэн анжаад дүлээ. Хүү нүдэн анжуулахгүй малахгүй. Хөө хаа ялын чинь дүлж чадахгүй хөөтэй штэ. Хөө аль эдэн тасалт тэгэл дээрээс дараад. Тэгэл ерөөсөө 20-30 минутын дотор төрсөн. Тэгэл яг аавын гаргаад 5 минутын дараа төрчихөж байгаа байхгүй. Тэгээ төрөл уйлаал ингээл яасан чинь аах нөгөө хүүхд чинь би ч нөө төсөөлөхтэй ингээд бараг толгойн гарч ирж байхдаа л уйлаал гарч ирдэг бахаа юм бод. Төрчөөд ичсэн чи уйлдаг. Тэгэл доторх бэлбэл ингээл яана 2-700 г гарсан байхгүй. Амар урт ингээл гар. Тэгэд аав нь уйлаал ингээл яасан чинь аав яа төрчихнө үү гэж орж ирэл. Тэгээ бит 3 чи хүүхдээ ингээл тэрвэл. Айгуус жаргалтай. Тэгэл яг ингээл нэг юм клип шиг ингээл хүүхд ингээл мэдлэл ингээл ингэсэн чи нөгөө тэнгэр хийж нүшөөгөө доо идэв чинь өө тэр доо бараг чинь тэгэл яваал. Тэр чинь нэрээс 8 сарын 23-ны өдөр амар халуунд. Тэгээ цохоор ингээд айгу халуун нар ингээд гараад ирсэн. Тэгэл нарны гэрэл яг ингээд намайг ээж болсон ч баяр хүргээд байгаа чим шиг бүхэл юм айгу уян ингээд нэг уярсан тийм. Тэгээ яг намайг төрөөд дуусан чинь араас төрөх хувц орж ирж ивэл. Тэгээ нөгөө манай ахтай нар ирээд ингээд иргсэн бохгүй намайг. За төрсөн гэл. Тэгсэн чи би чинь тэнд 25 настай яасан ч тэг ямар ч жимэн нэмээгүй. Тэг ингээ палаачтайгаа нүрэ бүтсэн.
орон дээр ингэ Төрцөн сууж гэдэг. төрцөн хүүхэд нь энд ингэ үлгийтэй. Чи маа хамаатан үеэл ах ирсэн. Яа чи яар тавцсан дэр. Би чинь бүр ингэ те алингаа алдаад ингэ язраад бөө юм болоод ингэ айгүй өвдөж төрчихсэн. Чи өөрийгөө хард бүр палаач малаа. Чиний зургийг авъя. Тэгж төрчихсэн бүр инээдтэй. Тэгэл хүүхдээ хараад нөгөө ингээд нөгөө шоконд ороод ундж яхад нь тэдэн талаас нь зургийг нь аваад ингэж нэг хэвтүүл зургийг нь аваад тэгж нэг хэвтүүл зургийг нь аваад тэр айгүй халуун байснаас тэгсэн мэдгүй манай хүүхд ингэж ерөөсөн ингэж үлгэдчихээр нэг унтахгүй хаа тамсан нэг та тухгүй ингээл нэг юу яагаадсан тэгэд үлгийг нь задлсан чи хоёр гараа ингэж дээш нь ингээл тэгэл нам унтцсан байхгүй тэр өдрөөс хойш манай хүүхд үлгэд үлээгүй шүү дээ үлгэдгээр унтахгүй тэгэл ерөөс дандаа задгаа ингээл бэждэг тааруул заал ингээл бэждэг тэгээ 2-7 онцоо төрсөн тэгээ би айгүй хөсөөтэй 7 оны дотор манай хүүхд 3-5 цус. Айгүй мөөмөгстэй амар иддэг хүүхдээс идээл гэдэг. Би ингээ айгүй хөсөөтэй тэгээ нөгөө хүүхээ арчлан хүүхөө ингээ сүүгээс хаадаг гэнтрийг мэдэхгүй байж байгаа. Бас өрөөсөн хүүхөө боглуулж хаяа гэдэг чинь. Бас л нөгөө мөөмж байгаа ах тэр очиалаа. 3 өдөр мөөмөө өрөлөө. Тэгжиж тэгэл яасан да. Тэгэл энэ нөгөө нэг бол эмэгтэй хүмүүсийн баг туулдаг замнал юм шиг байгаа. Тэгэл ямар ч байсан нэг хүн дээр очиод тэрнийг имийг ингээ буглаа гаргуулдаг тий. Тий заавал ер нь тэгэл баг ихэнх нь орг мөөмж байгаа ах тэр очихгүй. Тэр чинь бас ингээд асуудалтай юм билээ шүү дээ. Ер нь ингээл амар өвддөг тий. Бүр ингээл арьс мах ингээл тэр чигтэн салгаад байгаа явчихж байгаа юм шиг. Тэр би одоо ээжийнхаа талыг л тагсан бах та. Айгуу тийм сүү сайтай те сүүн айгуу тийм хөтгөн шар. Тэгээ тэр чинь ингээд нөө саахгүй буугалчаараа ингээд бүр ингээд буугалчт юм биш үү? Тэгээд яг ингээл бариулаад ингээл явсан чилс. Төө бүр сатраал ингээл шав шар сүүн ингээл. Чи ийм чи сүүний доонор болохгүйсэн хөвгтэй штэ. Тэгээд би чинь сүултээ саагаал барины самд хийгээл энэ тийм ингээд. Манай ээж тэгдэг гэсэн байхгүй. Манай хоёр дуу гаргах чад айгүй хөсүүтэй тэг ажиллаж яхад нэвтрээл ингээл ингээд болохгүй. Тэгээ ажил цааныхаа цагаар гүйж ирж гэртээ гүгөө тэр манай хоёр дуу олгонод уугчтай мөөмөө голоод иддэггүй. Тэгээ ороод ирэнгүүт нь би хогсорж өгдөг. Тэнгийц том заяа би. Тэгээ мөөмийн ингээд сорж өгвөл гараа юм. Тэгээ би чинь тэр жилдээ миний нүүрний арьс марьч та минь чийсэн цагаан. Буцаасан бороо гэсэн болов. Түүний ихээс аягүй сайн юм л. Бүр нэг ингээл тустаад л өнгөрөөд л. Тий. Нөгөө дүүнрээс илүү. Тий, дүүнрээсээ илүүс. Манай дүүнэрт нь хөөх нөгөө нанны хүүхдүүд төрхий. За тэгээ ээж болсон. Тэгээд ер нь хөвчлэн ингээл хүмүүст ээж болсны дараа л одоо ингээл гэр бүлийн хооронд ч тэр те яг ингээл үерхэж найзалж нөхөрлөөд явж байхад бол муухай юм байхгүй бүх амьдрал нэрээ ингээл бүр айгүй гоётэй сарнаа цэцэг шиг ингээл байж идэг. Хүүхэд гарсны дараа амьдрал эхэлдэгэ гэдэг үгтэй бол миний хувьд бол санал нийлдэг байхгүй. Яг л ингээл бодит амьдрал дээрээ ингээл дан ингээл буугаал ирдэг. Хүүхэд гарсны дараа Лаврагийн хувьд өөрчлөлт хэр орсон бэ одоо бие хүний хувьд? Мэдээж нөгөө эмэгтэй хүн чинь ингээд ээж болоод нөгөө өөрийгөө айгүй тийм хүчтэй гэдгийг мэдэрдэг шүү дээ. Тэгээ мэдээж одоо нөгөө бас урмал хараал нэг хайлж урсаал те гэл нэг бүх юм хараал ингээд уяраал тийм. Тэрнээс гадна яг миний өөрийн амьдралд ингээд орсон өөрчлөлт асар том өөрчлөлт гэвэл би өөртөө аюу хайртай болсон. Урд нь би залууд одоо тэр одоо яг ингээд ярьдаг байхгүй ойтон бахтай ингээл дандаа англи үсэг тогтолдог коридор гэх ингээл явж идэг би тийм хүмүүс. Тэгэл ер нь л юм гай ганган л ингээл нэг л нэг фэнси л хүмүүс. Гэтэ би тэр үедээ хизээч өөрийгөө тэгж гоё гэж мэдэрдэг байгаагүй байхгүй. Зүгээр л нэг залуу охин тий чадлаараа өөрийгөө арчлаад аваа явцдаг. Хизээч би өөрийгөө би ямар гоё юм ихтэй вэ гэж бодож үзээгүй. Тэг ээж болоод тэг нэг талд нь ингээ харсан чинь хөөрхий нэг юм ингээл гэц тодорхой хэмжээнд ингээл тий унжил. Тэгэл хүүхэн ингээл гүцүүн сүндээ ингээл ингээд зайдгаар ингээд томорцсон. Ингээл судсан гүрийгээл. Тийм. Тэгэл нойргүй. Тэгсэн ирнэл үгүй би ямар гоё юм ихтэй вэ гэдэл. Тэгэл би тэр төрснийхаа дараа хүүхдээ нь хэдэн сартаа ахт нь жоохон томруулаад би ийм өцгөн зурганд орчихсон. Дүүртээ зориулаад. Би тэг зураг авч үлдчихсэн байхгүй. Ингээд ерөөсөө л эмэгтэй хүн ерөөсөө ээж болоод ирсний дараа тэр би цогцсон. Яг гоё залуухан эмэгтэй хүн байх хоёрын хооронд асар том ялгаа өгдөг юм лээ. Яг тэр ээж болсон хүний би үнэхээр гоё харагддаг юм бэл. Тэгэл нэг өмнөх зургуудаа би одоо ингэ хардаг байхгүй юу? Залуухан байсан гоё. Надад юусоо тийм яг нэг гоёлог маа. Дараа нь ээж болсон би харахлаар үнэхээр гайхамшигтай харагдав.
Тэгээ би урд нь яагаад би өөрийнхөө нүсийг одоо хамрыг, уруулыг ч юм уу тийм гарыг өөрийнхөө нарсыг би яагаад тийм гоё гэж боддог байгаагүй юм бол бүхэл бүтэн хүн гаргаад тавьчлаа шүү дээ гэлтэй. Би одоо ямар гоё юм бэ гэл. Ерөөсөө л өөрийгөө хараад өөрийгөө хараад хүртэл ингээд өрөвдөөд юм уу, хайрлаад юм уу нэг л ингэдсэн. Ямар гоё мэдрэмж гэхдээ энэ Тийм. Одоо бид нэр тэгэж одоо ингээл ээж болцсон намайг одоо ихэн тоодгийн ч юм уу хөх хүнцсэн, тархалцсан, бөхсөнгээ ингэсэн, язарцсан, гитсэн. Гэхдээ тэгж боддог. Ус унтсан ч юм уу те. Гэтэл яг өндөө үгүй юм бэл. Ингээ харангууд үнэхээр гоё юм бэл. Яг л нэг юм нэрэл чи ээж хүн болцсон байна даа ч гэдэг юм уу. Гэхдээ нэг л гоё. Нэг юм даацтай гэдэг юм уу. Тийм одоо өтгөн юм гэж илэрхийлэхээ мэдэхгүй нэг л юм нүнжигтэй. Гэхдээ дийлэнх ээжүүдийн хувьд бол яг надад ч ихсээ ээж болсны дараа л яг нэг тийм им зоригтой юм мэдрэмж төрхийн хажуугаар гэхдээ бол им за миний би юм болчлоо доо ингэчлээ дээ гэдэг сэтгэл готрал өөртөө итгэлгүй байх үндэс ер нь тэндээс үүсдэг баха. Дийлэнх ээжүүдийн хувьд тий. Тэгээ ер нь л нөгөө тэр чинь бас маш өндөр хэмжээний гормоны өөрчлөлт тий 10 сарын тэмдэг ирээгүй гэдэг чинь л айхтар л гормоны өөрчлөлт. Тэгээд тэр чинь төрсний дараа бас ингээд асар өндөр гормоны бөмбөгдөлт явдаг юм лээ. Тэр тэгээл нөгөө нойргуудл ерөөсөө л нойргүй байдал. Бид нар чинь нөгөө шүн хүүхдээ хөхүүлж унтдаг штэ. Ууг нь бол тийх ясгүй тусдаа ингээ байлгах хэвээр битэн хүүхдээ унтж хахад хамт унтж явах хэвээр. Гэтэл чинь би бол тэгдэгс хүүхдээ унтж хахад нь гэр орны ажлыг амжуулаад гэр орноо цэвэрлээ. Унтах цаа. Тэгээ шүн ингээ ерөөсөө нойр дотоо байдал. Тэгэл аюу олон жил нойр дотоо явсан юм байна да. Ерөөсөө л ингээ бүтэн нойртой ханаа манай хүүг чинь 3 настай болтлоо юм мөм ийдсэн шүү. Тэгээ шүнжэнгөө ингээл амлын мөм ингээл байж байгаа. Тэгэл би тэрийгээ дагаал ингээл унтахгүй. Тэг нэг тэтцээ үлээ би нэг айгуу сайхан унтсан юм. Тэгээ би сэрчээд ёо би хэдэн жил унтаагүй юм биш үү. Тэгээ би сэтгэл готрол энтрийг бол бас ингээ судлаад ингээд байхад айгуу олон юм нөлөөлтэй мэлээ. Тэгээ бас тэр нөгөө өөртөө итгэлгүй байдал. За тэгээд тэр жин юм харагдах байдал те. Тэгээд дээрээс нь тэр нойргүй байдал юм бэл. Нойр угаас амар чухал юм шиг те. Юм шиг гэж угаасаа чухал те. Би чинь тэгтээ төрсний дараа сэтгэл готрол уг нь бол орсон байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ ерөөсөө анзаарахгүй би ганц би ээж болцсон. Тэгээл ерөөсөө зураг авалтанд ингээл байнга хүүхдээ тавуулаад явдаг. Тэгэл хөхүүлээл нэг газар тавиал зурганд оруулах уйлангууд нь хөхүүлээл би ерөөсөө өөрийгөө гутарсан гэдгийг би мэдрэх завгүй ажиллаж амьдэрсэн ер нь. Тэгээд дараа нэг өдөр өчнөө олон жилийн дараа 4-5 жилийн дараа хөөх би чинь ганц бие чинь готрал. Төрсний дараа готрал. Тэгээ ганц бие ээж болсон готрал. Салалтын готрал те. Нөгөө төрсөн чи ээж байгаагүй. Ээжийг амар санд гэсэн юм байна. Үе ингээл нэг шинжил цагаансаар ингээл баяр болохоор ээж аяг санд. Тэр амар олон готрлуудыг зүр ингээд дундуур ингээд туучаа явцсан. Тэгээ хүүхэд жоо том болгонгууд хүн чинь өөртөө нөгөө жоон ингээд нэг анзаарч хэлдэг штэ. Тэгсэн чинь би ч өөрт готрлын бүр юм уурхаа явчихсан билээ. Тэгээ бас өөрийгөө бас дахиж өрөвдөд. Хөөе. Тэгээд за энийг яаж гарах вэ? Би нөгөө надад нэг давуу тал байдаг. Одоо би тэрнгээрээ л ер нь өөрийгөө авч явдаг гэж боддог байхгүй. Би өөрийгөө яагаад аюулсаа анзаардаг. За чи ингэж шүү. Чи уурлах гэдэг шүү. Чи гутарсан биш үү ч юм уу те. Тэгээ би за чи энийг одоо эмчлэх ёстой. Чи энэ янзаараа цаашдаа хүүхд өсгөж болохгүй. Хэрэгтэй хүүхд өсгөж байгаа ээжтэй болох нь байгаа те. Тэгэхээр одоо өөрийгөө анзаарчлаа шүү дээ. Тэгэнгүүтээ би энийг би яаж гарах уу гэд өөртөө шууд ингээл юу тавьсан. Зорилго тавиал хоолноосоо эхэлнэ. За унтна. Алкогол огт хэрэглэхгүй. Яаж чисэн ч сэтгэл санаа гайгүй болсон хойно л би бүр тусал вино ч уухгүй. Найз чинь төрс өдөр болсон ч хамаагүй. Очихгүй байсан ч хамаагүй. Ямар ч алкогол хэрэглэхгүй. Дээрээс нь мах баг ид те. Эрүүл хоол. Тэгээ өдөртөө яаж хийгээд хамаагүй. Гэртээ өсрэж хамаагүй хөлсөө гарга. Тэгээд дээрээс нь юм бич. Өөрийгөө ингээд дотроо энэ олон жилийн дуурсан зүйлийг. Гэхдээ ер нь явж тэр салтын трам надад амар байсан бэл. Бид хоёр чинь 10 жил үргэлжсэн. Тэгээ нөгөө салхтаа яах вэ? Тэ хоёлаа болий дөө гэж салцсан бохгүй юу? Бүрөө олон жил үргэлжсэн болохоор нэг тэгж бүр гэлтэй ингэхгүй. За хааштай хүүхдтэй болсон те. За чи хааштай гадаад ингээд карьер хийж байгаа яв юу? Би хүүхдээ өсөж.
ингээд чи гэрээр өгөө. Би энд ингээд 10 гэрийнхэн маань байгаа. Тэгээд үнэхээр хоёлоо нийлэх хэвээр хань болох хэвээр хүмүүс бол би энд хүүхдээ хараа байж л шүү дээ. Тэгэл амар тийм тайван явуулсан бохгүй. Тэгээ ингээд нэг юмыг ингээд нэг тэгээ ижил модельүүдэл болоод нэг хэсэг чинь ингээд бүх юмны зураг алтанд ороод те ингээд нөгөө байнгын нэг юм гал цогтой өртөө хүчтэй тэгэл дансантай мөнгөтэй те ингээд хүүхдээ тусдаа гарцсан би чинь. Тэгэл ингээд юм ингээд яваадсан. Тэг яг нэг бизнес центр ирэхлээр яг амьдрал ингээд эхлэл нэг жоохон юм ингээд цохолт ингээд ороод ирсэн чинь нэг өөр ганцаарсан. Тэг би ингээд бичиж эхэлсэн. Анх бид хоёр танилцсан өдрөөсөө эхэлж бүр бичсэн чинь 3 өгүүлбэр бичээл гээл тийш огсоол гээл нөлөмсөн гээл. Би тэгж амар уйлаагүй хэдэн жил болсон байсан. Тэгэл юм бичгээр л тэр үе нүдэнд харагдаад ингэж ингээл уйлал. Тэгээ нэг эхний 2 хуудас бичээл за би нэг сааш төвлөрч чадахгүй юм байна. Хамаг амар юм энд явж байгаа юм байна. Тэгээ би одоо хаяа тэрийг бичдэг одоо ч гэсэн бичдэг. Энэ 10 жилийн хооронд ч өчнөө юм болж байгаа шүү дээ. Тэгэл тэр хооронд ээж мэж өнгөрсөн манууны аав өнгөрсөн үйл явдал тэгэл би ч нөгөө хагалгаанд орсон. Ээжтэй илгөө өгч би донор болчихсон байхгүй. Тэгэл ээжүүд хоёрын хагалгааны тэр цаг үе ингээл ээжийг өвдсөн цаг үе тэгэл хүүхэд төрсөн. Одоо ингээ хаяа ингээ тэрийг бичдэг байхгүй. 3 өгүүлбэр бичээл нэг уйлж аваад бол. Яг л тэр ингээ бүр ингээ өргөлүүлж чадахгүй шүү дээ. Тэгээ багаар өөрийгөө эмчлээд байгаа байхгүй. Тэгээд би нэг өдөр тэгдэг байхгүй. Би чам зэрэгч ном бичиж байгаа. Тэрийг чамд өгнө гэтгсэн чинь нөгөөдөг ч юм уу ингээ би одоо те найз охин нь ч юм уу хайртай эхнэр нь те хайрын тухай шүлэг мүлэг бичээд өгж байгаа биш шүү дээ тэр чинь салцсан эхнэр нь те 10 жилийн амьдралаа бичсэн готрцсан би тэрийг бичээд аягүй хөлсөн байсан амар юм бичээд байгаа байхгүй тэгсэн чинь яана тийм үү би бүр надад уншихаас надад амар санагдчих. Тэгээд хэлсэн чинь миний бүр дотор ингээл инээд өрөөл нэрээ уншаад өөрт нь ямар санагдах бол таа гэ. Би одоо өргөдөөд явуулж чадахгүй шүү дээ. Тэгэж ингэж өөрийгөө чөлөөлж тэгэл нэг 6 сарын дараа гэхэд л би сэтгэл готрлаас ер нь нэлээд гарцсан шүү. Тэгээд найз нөхдөдтэйгээ бино гэл ингээл уул хаяа гарсан ч гэсэн аюу гой жаргалтай. Ингээд судаг болцсон энэ төр. Аюу тийм бие хөнгөрцсөн ер нь л нэг ялваа юм аюу гой нэг хүлээж авч тэр болцсон байсан. Одоо ингээл тэгэнгүүт ганц бие ээж болж байгаа нь тий. Би даас ээж ингээ болчихно. Тэгэхээр яг энэ одоо хүүн одоо 7 8 тий. Энэ үед хамгийн хэцүү байсан үе юу байсан бэ? Хамгийн хэцүү байсан үе санхүүгийн л хямрал байсан. Үнэхээр хямарч байсан. Айгуу зоригтой компани төр байгуулалт ингээл яваал. Тэгэл яг тэр өдөрчил чинь л корона гарал. Бүх юм зогсоол ингээл тэгэл ойр тойрны бүх хүмүүс амьдрал ингээл зогссон шүү дээ бид нэр. Тэгэл тэр үед ер нь хүү маань идтэй байлаа та. Тэгэл ер нь л нэг юм санхүүгийн л би бүр 0 заажсан байхгүй. Бүр нэг цаг гараад за хүнсээ авъя ямар ч хүнсний мөнгөгүй. За тэгээ за яар шиг эмээ дээр очих хоол идэх гэхэд би эмээ рүүгээ яв хавтусны мөнгөгүй болчихсон. Тэгэл тэр үе надад би ганцаараа цааштай энэ хүүхдийг ер нь тижээж чадахгүй. За би ганцаар байсан бол хамаа алах те. Би орон гэргүй байсан ч хүн амьдр чинь ер нь үгүй энэ хүүхдийг би яаж үсэх юм бэ? Энэ хүүхдийн хооллох үнстэй эрүүл саруул байдал гэл нэг амар их бодвол. Тэгээд гэтээ одоо яах вэ? Чи угаасаа мөнгө олох ёстой ш тий. Одоо ажиллах ёстой ш тий. Олох ёстой ш тий гэл. Тэгэл тэр нөгөө бизнес эхлэхэд Монголд хамгийн хэцүү юм нь хэд хэдэн зүйл байдаг байхгүй. Тэр тусмаа ингээ залуу эмэгтэй хүнд үнэхээр хэцүү. Тэгэл тэр болгоныг ингээл хүүтэй хамт авал гарч. Одоо ч гэсэн ингээл адилхан л нөгөө бизнес эрхлээ явж байгаа нөгөө л нэг залуу бизнес эрхэлдэг хүмүүсийн адилаар ингээл нөгөө үр зээлтэй л явж байгаа байхгүй. Тэгтээ нөгөө асуудлыг ингээ даван туулаа сураад байгаа. Хамгийн анхны тэр цогцолтол тэр үнэхээр амар байсан. Тэгээс чи манай хүүхэд бол тийм өвддөг хүүхэд шүү. Энэ 7 8 нас хүртлээр нэг удаа би тэр өвддөж үзэхгүй. Ер нь хизээж өвдөж байгаагүй. Эсэргээрээ намайг баг хасардаг. Надад ингээ халамж тавьдаг. Тэгээ миний өглөөний цайг хийж өгдөг тийм хүүхэд. Тэгэхээр нөгөө өвдөх хүүхэд өвдгийн би тийм айхтар зовлон бол өстой мэдэхгүй чи. Би тэрэндээ үнэхээр баярлалаа. Өвдчүүл бас л хэцүү хайсан байх гэж боддтой. Тэгвэл одоо эсэргээрээ хамгийн жаргалтай байсан. Энэ олон жилийн хугацаанд удаан ганц биеж басны дараа хүүхдтэй болсон байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үеүүдэд
За хамгийн хэцүү нь бол санхүүгээ байсан юм байна. Тэгвэл хамгийн жаргалтай за би үнэхээр зөв шийдвэр гаргажээ те гэж бодсон. Тэр болохоор одоо ингээд бодоод тахад юу яасан юм бэ? Манай хүн нөгөө ингээд би хүүгээ аваад аялсан байхгүй юу? Урагшаа 5 таахт нь 4 таахт нь онгоцон цуулгаад тэгсэн чинь манай хүүхд ингээд юм бэлгэлэхээр ч юм авч өгөөр ингээд үнэхээр нэг гайхаад өгөөрэй гэдэг шиг үнэхээр гайхаж өгдөг байхгүй надаа ингээд ямар гоё юм бэ пүү гэл ингээд миний ээжийг хартаа ямар хөөрхий юм бэ гэл аимс аваад өгсөн ч гэсэн баярлалаа. Тэгээ нэг онгоцон цуулгаал ингээд явсан чинь ингээд манай ээжийг хартаа намайг онгоцон цуулгад амар гоё ийж байгааз магац гэл би ингээл ээжтэй мэжтэй гэл ингээл айгуу тийм. Тэгэл онгоцноос буугаал ингээл амар ас жаргалтай авах тэр хүүхд ингээл бүр нэг юм нүд нас онгоцон цуугаад үтцсэн. Тэгэл буудал ингээл буугаал ингээл тэгээ манай дүү бижин сурдаг гэсэндээ би тэрийг тосч авсан байхгүй. Тэгэл ингээл бүр хизээний ингээл нэг том уугруулчихжээ манай хүүхд. Тэгснэ нэг ахтай бараг нэг овртой зан гаргал. Тэгээ бид хоёр сая онгоцон цуугаад ингэж ирээд та нэрэ мэрэ гэл ингээл айгуу тийм. Тэгээд дараа нь маргааш нөгөө хүүхдээ нэг ингэ тоглоомын төмөөр ингээл дагуулж аваад тэгээд жижиг сажиг бэлэн ингээл авч өгөөл ингэнгүүт бүр айгуу тийм ингээл багтаж чадсаас жаргалтай байгаа байхгүй тэр хүүхд. Тэгээд тэрийг харах надад айгуу гоё юмсан. Тэгээд нөгөө урд нь болохоор яана тий тэг яаж энийг давна гэжсэн бол ингээл хүүхдэд аваад аялж байгаа байхгүй. Болчтой юм биш үү? Чаддаг юм биш үү? Би тэр барах юм биш үү? Тэрнээс хойш манай хүүхд ээж усан онгоцон цууж үзмээр нэгсэндээ би усан онгоцон цуулгасан. Богоон цууж үзмээр нэг богоон цуулгаж байгаа. Ер нь бол хүүхдийнхаа ингээд одоо хүүхдтэйгээ би хамт аялдаг. Сая өвөл цагаан сарын өмнө хүн би хүүгээ аваад 14 хоног хэдтийн 3 хотор аялж байгаа. Амар хүүтэн байсан үе. Тэгээ би хүүгээ аваад дэшигээ Утайшан гэдэг нэг хэдтийн одоо айгүй өндөр юм уулан дээр байдаг юм одоо бүр 5 муул дамсан хийдэг байхгүй. Би тэрийг очиж үзмэр санагдаад хүүгээ тавал явчихсан шүү дээ. Тэр чинь доороос уул руу дэшээ өсөх тэр амар салхитаад тэ амар хүүтэнд манай хүүхд хажууд ингээд ээж таахан талхаж байгаа байхгүй. Зүгээр ээж ойлго гарчин гэд ингээд тэгэл бууж ирээл өрөнд ингээд манай хүүхд айгүй тийм хайнтай. Одоо би ингээ хүүхдээ заримдаа ингээд харахаар аль хэдийн бүр юм одоо ээжигээ ингээд түшдэг болсон багт таахгүй. Тэгээ би яан тэгэхээр зөв шийдвэр гаргасан. Өглөө ингээд сэрнэ манай хүүхд надаас дөрвөлж босоод кофе хийгээл ээжи кофе гуугаараа ээжи тэгэр ингээрээ. Одоо ээжи тэгэрээ ингээрээ гэл ингээд одоо өөрөө хоолоо ээж чинь 7 настай хүүхд. Аяр зүрийг өөрөө жижигхэн хөрхөн будаад одоо жижигхэн будаа шаг жижиг хүндэг шагч авдагцсан. Тэгэл би нэг хаяа ажилтаа нэг ойр зүр 2-3 цаг гарах ч юм уу ингээ хүүгээ яалч орхоод гарах үе байж. Тэнгүүд айл хэдий ингээ гэрээ цэвэрлцэн хоолойг идсэн. Муураа хоолцсон гэждэг. Тийм. Тэгээ Лавра нөө юунд итгэдэггүй одоо ингээд ээж маань ирэх гээд байгаа ч юм шиг гээл тэгжсэн шүү дээ. Миний хувьд бол ингээл минг тавиал тэгээ тэр мингэн эргээл ингээд шин төрж байгаа хүүхдэд ингээ өөр нөгөө талд нь болцсон ирдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг гэж бодоод идэг байхгүй. Лаврагийн хувьд ямар санагдсан бэ? Яг надад ээж маань ирсэн. Тийм. Анх угаасаа манай хүүхд төрөөл би харахад яг манай ээжийг царайд харагдсан. Гэм шүүр ингээ эмгтэн юм шиг. Угаасаа 2-700 гэдэг чинь бас жоохон гарсан юм шүүр. Яг л эмгтэн үнийл төрөх байсан. Тэгээд манаас эмээ хараад тэгчихсэн. Хүүе нуран бот ямар адилхан юм бэ? Хит бүр харчаад. Тэгээ миний нөө бодлыг батлаад өчөж байгаа юм шиг. Тэгээ н одоо жишээ нь ингээл амьдралд болж байгаа үйл явдлууд нь штэ жишээ нь нэмлэгээр ингээл манай хүүхд өвдөхгүй. Тэгээ би ингээд эмнэлгийн бүр одоо бүр үнэхээр травматай байхгүй. Би одоо эмнэлгийн үнэр ийм тарай тэр чинь би чинь манай ээж 5 жил эмнэлгээр явсан. Тэгэл ээжийг аваад эмнэлгээр явдаг. Би өөрөө донор болол ингээл сэхэмэхэнд ингээл байсан тэр ингээд нэг юм эмнэлэг гэдэг юмнаас одоо би бүр гэдэг. Тэнгүүд яг нэг манай хүүхд өвдөөд эмнэлэг энэ төр орохгүй байгаа нь нэг охиноо ахиж эмнэлгээр оруулахгүй шүү гэж бодож байгаа ээж хүний сэтгэл шиг юм шиг те. Тэгээ дээрэс нь ингээд нөгөө би айгүй багтаа тустай орцсон одоо манай хүүхд чиг. Тэгэл ингээл хоёр дүүгээ ингээл ингээд ээжүүд хоёрт өрөөсөө бид хоёр ингээд гэрт ийм хоёр тустай эмэгтэй хүн байдаг гэсэн байхгүй. Ээж ажиллаа гэж би ингээд ар гэр ингээд ингэдэг. Тэгэл ингээд одоо ингээд нэг юм миньоо яаж ийнэжтэйгээ ярилцдаг. Тийм байхгүй. Ерөөсөө л нэг юм хоёр тустай эмэгтэй хүн. Хоёр юм баяр үүсцэн тийм. Тэгээд тэрийг нь тэгэл багасаал дүүнэрээ ингээл хараал ингээл ер нь ингээл тэгэл юм хариуцлага гэдэг юм дандаа байгаал. Тэнгүүд ингээд дараа нь ингээл донор энтер болоод ээжтэй ингээд ээж байгаа ингээл эмнэлгээр ингээл яваал. Тэгээ нөгөө
ээж охин хоёрын тийм гоё нандаа харилцаа аюу тийм тутмаг амжаагүй байхгүй. Манай ээж залуугаар өнгөрсөн шүү дээ. Тэнгүүд одоо манай хүүхдээ надад гаргаж байгаа хандлага тий нэг юм ээж байгаа асарч байгаа ингэ. Тэ нөгөө өнгөрөхт нь би бодсон байхгүй. Би ээжтэйгээ аюу тийм баг удаа хайртай шүү гэж хэлж ирсэн юм бэл. Ер нь ээж хайртай шүү, миний охин хайртай шүү гэж ер нь баг цөөхөн хэлсэн байсан. Би баг тоотоо. Тэнгүүд одоо манай хүүхд өдөрт баг надаа ингэж. Тэгээ би өнгөрөхт нь ээжтэй яагаад хайртай шүү гэж хэлж байгаа юм болоо гэж аюу бодож ирсэн. Тэгсэн чи одоо болохоор манай хүүхд өдөрт нэг зөндөө хэлдэг. Тэгээ дээрэс нь ээжүүдийн хооронд ингээ ахуулсан зураг аюу баг байдаг байхгүй байгаа. Гэхдээ им одоо манай хоёр дүүтэй ахуулсан зургийг бодох юм бол баг. Тэгээ ингээд би дандаа ингээд одоо ар гэрээ авч үлддэг байсан бох гэр оноо цэвэрлэнэ. Тэнгүүд ээжтэй хамт аялж бас өвдсөн үе ер нь баг. Ер нь баг байхгүй би нэг булган аймаг руу л явж исэн. Тэгээ манай жугаас завгүй ажил хийдэг хүн их хүмүүс юм чинь. Гэтэ ингээд аялахаараа ингээд одоо гэрүүлээрээ одоо нэг нөхөртөө одон автаж юм явцдаг. Тэгээ би ингээд дандаа хоёр дүү харж үздэг нэг тийм байсан байхгүй. Тэнгүүд одоо би хүүхдтэй ингээд дандаа аялдаг. Ерөөсөл ээжтэйгээ хийж үзээгүй бүх юмаа ингээд бүр бүгдийн даван билүүл. Одоо би манай хүүхдүүдээр зургнаас их юм байхгүй. Дурсамжнаас их юм байхгүй тий. Яг тийм. Тэгэл яг дээрээс нь ээж өнгөрөхөд болохоор манай ах トゥ нар биен дээр нь тэмдэг тавьсан гэж ярьдیں۔ Гэтэ би хизээж яагаад чи хаана тавьсан гэж нэг ч асууж яа чи би асуумаар санагддаггүй байхгүй. Тэгээ би миний зүгээр дотор хэрвээ ингээд би хүүхдтэй олсон чинь тэр мингэн гарахгүй бол ч юм уу тий. Би дотроо гэд одоо нэг мурам хугарчихгүй дээ гэсэн санаагаар ер нь одоо хүртэл би одоо хүртэл асуудаг шүү дээ. Яг миний хүүхд бол угаасаа л миний ээж гэж бодсон угаасаа тий. Тэгэл ер нь нөгөө биш байсан ч мөнгө тий. Мөн заа юу. Тий. Подкастын ерөнхий үеийн тэтгэгчээр хоол боловсруулах тогтолцооны найдвартай дэмжигч Баягая гидсний ашигтай бактери хамтран ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь гидсний ашигтай бактери тэнцвэржүүлж дархлааг дэмжинэ. Мөн пробиотик, витамин D, хүүхэд насанд хүрэгчд тохиромжтой бөгөөд глютен фри, лактоз фри, милк фри. Мөн энэхүү бүтээгдэхүүн нь амны хүндийн ферментүүдэд задарч уусдаггүй бөгөөд ходоодны хүчилт тэсвэртэй. Монгол улсад маш олон ашигтай бактериуд худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээрээс ялгарах онцлог нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь Баягая ашигтай бактери юм. За тэгээ подкастынхаа голоор бас нөгөө ерөнхий үеийн тэтгэгчүүдэд дуртахгүй болохгүй. За манай подкаст ерөнхий үеийн тэтгэгчээр гидсний ашигтай бактери Баягая хамтран ажиллаж байгаа. За үүнээс гадна дөнгөж төрсөн нирад зориулсан туслан D витамин гэж байдаг. За тэр D витамин нь болохоор гидсний дүүрэнгийг гаргадаг. Үүнээс гадна бас ашигтай бактеритай гэсэн юм хоёр төрөл байдаг. Тэгээ дөнгөж төрсөн шинэхэн ээжүүдтэй би яг зөвлөмөр нь юу вэ гэхлээр эдний Баягая бүтээгдэхүүний D витаминыг авч хэрэглээрэй гэж хэлмээр байна. Тэгээ үүнээс гадна ширээн дээр одоо ярилцлагын турш байсан энэ хоёр төрөл. За энэ болохоор D витамин пробиотиктэй. За энэ нь болохоор хэрвээ та антибиотик ууж байгаа бол антибиотик чинь ингээд нөгөө хамаг хэрэгтэй хэрэггүй бүх ашигтай бактерийг устгахчдаг тий. Тэгвэл яг таны энэ хэрэгтэй ашигтай бактериудыг энэхүү пробиотик маань хадгалж үлдээх нь байна гэсэн үг. За хоёлаа цаашаа. Миний нэг ажигласнаар Лаура би л тэгж ажигласан. Хүүгээ ямар ч цаг үед дандаа дэрэгдээ авч яваад байгаа юм шиг санагдсан. Тий. Одоо би бусад миний мэдгээр шүү одоо сонсож байгаа ээжүүдээ сайн мэдгүй ээж гэж магадгүй. Гэхдээ миний ажигласнаар миний мэдгээр одоо дан бий болсон ээжүүд ч юм уу те хүүхдүүдээ ингээл болохоор жоохон хоцрогдуулаад ч юм уу те эсвэл эмээ өвөд ингээд үлдээгээ даатгаад өөрийнхөө одоо юг ажил амьдралыг ингээд зохицуулаад явдаг те. Лаврагийн хувьд болохоор яг дандаа ингээ хамж яваад байгаа юм шиг надад харагдадсан. Энэ нөгөө миний бас юм хүүхэд насны бодолтой холбоотой ах. Багада эмээ дээр өсөд ээжээс ахал байсан. Тэгэл ээжийг аяг сандаг гэсэн аахгүй. Тэгээ дээрээс нь ингээ нөгөө өсвөр насмасан дээр ирээл ер нь би ингээ өөрийгөө ажигласан чинь нөгөө эмээ дээр өссөн болохоор эмээтэйгээ их юм ярьдаг. Би ээжтэйгээ нэг юм ярьдаг. Ер нь эмээтэйгээл одоо охтуудын яриагаа хүртэл эмээтэйгээ ярьдаг. Одоо ч гэсэн би тийм байхгүй. Ингээд эмээ ингээд тэгсэн чинь баг те ингээд тэгэл тэгээд энэ нөгөө ингээд одоо ээж аваасаа хол өсчгөөр ер нь жоохон хэцүү юм байна. Ойр дотн гэдэг юм ингээд жоохон ингэжтэй юм байна. Ээжтэйгээ юус хүүхэд насаа би ерөөсөө ингээд хол өсгцэн. Тэгээ би хэрвээ ээж бол хүүхэд насанд дандаа хажууд нь байна. Ерөөсөө би тэгж эмээ өгöd нь ямар ч ажилтай байсан үгүй.
одоо баг тэг 80 хүүхдтэй байсан чинь аюулынгийн жирээл би баг ажилдаа явна нэг боддог гэсэн. Тэг тэрнтэй холбоотой юм шиг үлээ. Тэгээ одоо ингээд би нэг хэдэн жилийн өмнө коронавигийн яг дараа Европын мэст орсон байхгүй юу? Тэгсэн чинь тэр үед манай хүүхд нэг 3 4-тэй байсан уу? Имэдэр орхи явсан. Тэгээд тэр нэг мэст тэмцээнд ороод буцаад ирэхээ хооронд нэг 10 хоног хэвээр байсан чинь Турк дээр нэг асуудал гараад онгоц тэр хобор хоошлоод тэгээд 3 хоног дахиад би Туркт байх болсон байхгүй. Тэгээ би ингээд 10 хоног байхдаа ерөөсөө хүүхдээ санаал ерөөсөө ингээд амар гоё газар ингээд Европоор ингээд юм үзээ явж байгаа нэг хүүхдээ санаад байгаа байхгүй. Тэгээ маа нээз бүр 2 хүүхэдтэй тэгсч манай хүн болохоор намайг бодвол тэ мундаг хийж авсан юм. Хүүхд мөхтэй санаад чи одоо би болгонд хүүхдээ санаад. Тэгээд 3 хоног ингээд хойшилсан чинь би хангацны бодол дээрээс нэмэрүүгээ ярьж байгаа. Одоо уг нь бол за ийш нь одоо нэг сет очноо гэж ярьсан байжснаа цагийн дараа 3 хоног хоруулчлаа гэд. Тэгээ ингээ чи эмээ би хүүхдтэйгээ ярий гэдэг. Ээж нь 3 хоногийн дараа ярьж явахдаа уйлаа. Ээжигээ уучлаарай гэж өөрөөсөө. Тэр чи эмээ за ингээ хоол замд явчих уйлж унжаад хүн өгсөн байгаа ш. Миний ингэдэггүй сайн яваад тэр зүгээр битээр яахчгүй энэ. Тэгэл ерөөсөө онгоцон дотор яхтал ерөөсөө хүүгээл бодвол шүн ондохгүй хүүгээ бодвол ерөөсөө амар тийм шүү дээ. Би ерөөсөө юм болгонд л одоо нөгөө том болцсон чинь нөгөө энд тэнд давуулж явхад бүр амар болсон аялж маялж хат нэг явъя гэл ерөөсөө. Тэгэл явцдаг. Урд нь хэд удаа би ингээд айгу тийм ганцаараа одоо ингээд хүүхдийн тэр төрүүлээгүй залуухан байхдаа ганцаараа аялдаг гэсэн. Өрөвч өрөөл ганцаараа явцдаг. Ер нь тэгэл ингээд ганцаараа ингээд явцдаг. Одоо хүүхэд том болсон ч ерөөсөө ойлаа ямтай ерөөсөө. Ер нь тэгээд даа ялангуяа хүү бол ээжтэй айгүй их хантай байдаг шүү дээ. Ээжийг сонсож өгнө, өнгөө сонсож өгнө, өнгөө ханаад нь өнгөө сэтгэлийн тайвшруулна. Тийм, ер нь тийм. Тэгэл манай хүүхд бас ингээд намайг тэгдэг. Ээжээ хойлоо ярилцъя гэд. Ээжээ би танд нэг юм ярий. Одоо жинги игэл жирийн юмаа хүртэл тэгдэг байхгүй. Ээжээ би танд нэг юм хэлье, хойлоо ярилцъя. Ээж за хойлоо одоо ингээ ярилцъя заа ёо та ингээ уурлахгүй заа гэх загинж багнангууд ярилцъя заа ёо яагаад ингээ уурлаад байгаа юм надад зүгээр тэгээ хэлж болохгүй юу тэгэл яг инээдтэй нөгөө ингээд загнасны дараа ингээ загнуулах хэсэг суужсэн тэгээ уушлаараа байхгүй те намайг загинчаад тэгэл тэнгууд инээд ирэл за уучлаараа гэл тэгэл надад нэг гоё юм юм хийж хөрөж маяр зэрэг төхүүлж өгөхөр одоо тэгээ баярлаа байхгүй те Одоо Лаврагийн хувьд яг ингээд хүүгийнхаа хүмүүжээл те за зан төлөвшүүлч юм яг тэрэн дээр ингээд анхаарч одоо сүүлийн эцэг эхчүүд бас айгүй нэг юм сүрхий олчод байна шүү дээ. За хүүгээ бол ямар ч байсан зам байдлын хувьд бол ингэж төлөвшүүлээ, бие бэлтрийн хувьд бол ингэж хөгжүүлээ гэд одоо үе эцэг эхчүүдээс харьцангуй айгүй мундаг болчихж. Тэгэхээр Лаврагийн хувьд одоо бас яг тийм зарчим арга барил ингээд байна уу? Манай хүүхд ерөөсөө одоо эрхийх юм уу эсвэл угаасаа зам тийм юм уу ингээд загнахаар гүжүүлээд юм хийдэг байхгүй. Тийм болохоор би дургу бол ер нь би өөрөө одоо манай гэр бүл манай ах トゥ нар ер нь тийм нэг нэгнийх амьдралд оролцдог. Хүнийг тийг ингэж шахаж шаардаж хушуугаад дүрдэггүй ингээд тэ цаа чин тэгцэн явж л тийм үү гэдэг тэгдэг. Тэгэхээр сатаа нэрээ манай удамд ингээд гэж ер нь тэгдэггүй ингээд манай имиж гэсэн тийм чөлөөтэй хүүхдийг ингээд өөр ингээд. Тэгээд манай ээж ч гэсэн тийм ардчилсан байсан. Ер нь дуртай юм дэмжин дургу бол заавал хийх албагүй. Тэгээд би дургу юм намайг жоохон бат 2 удаа хийх гэж үтсэн. Угаасаа амжилт олоогүй байхгүй ээж. Тэгээд ийм миний зан юм уу? Одоо яг нэг тийм зан байдаггүй. Дургу бол гүйчүүд. Тийм учраас хэрэг хүүхэд чадахгүй байгаа бол эсвэл дургу байгаа бол мэдэхгүй байгаа бол би заавал мэдүүлэхээ заавал сурах гад заавал чадуулах гад байдгүй байхгүй. Зүгээр окей хайчих тий. Чи үнэхээр энэ зүйлийг чадахгүй бол мөнхө болж тий. Заавал ингээд чи нэг чаддаг байх угаасаа алба байхгүй. Гэтэ тэргүй бас чаддаг болох нас чи ирнэ. Ойлгодог нас чи ирнэ. Тэгэхгүй ингээд тэрнээс олж хүүхдтэйгээ муудалцаал хэрэлдээл тэгэл нэг уйлж одоо жишээ нь сургуулийн даалгавар хэлдэг асуудал байдаг ш тий. Тиймэрхүү юм хүмүүс дэр би бол үнэхээр одоо зарим хүмүүс бол нэг сайхан гэж бодож магадгүй. Би л угаасаа ингээд 6 настай хүүхд сургуульд битэр 6 настай орж үзээд үнэхээр бүтэхгүй байсан байхгүй. Тэгээ тэрийг ингээд би ингээд хийх гээд нөгөөдг нь хийх гээд ингээд чарлаад гэрээр дүн уйлж унжаал нөгөөдг чинь
хүн далуулж байгаа юм шиг уйлалтай ингээл би тэнд ингээд сүлдээ цаццсан нэг угаасаа 6 настай хүүхд тоглож явж исэн хүүхдийн сургууль дээрэс нөгөө бас жоохон үеийнгийн та ингээд гадаргалт энэ төр болоод тэнгууд нь биш гаргачихж байгаа байхгүй болий чивтэр ингэж бол юмсан байхгүй тий дараа жил орё тий 7 настай сургуульд харангууд хамаагүй бие даатсан ядаж нэг хүний үг авахтайгаа болцсон нэг сууд сурахтайгаа болцсон манай хүүхд угаасаа жоохон залхуудуу маягийн хүүхд байхгүй тэгээд одоо багш нь танаа хүүхд залхуу байна аян мэггүй нэг би үгсэн мэд чамч хайрын тийм угаасаа гэдэг ингээ өөрийг нь харагдаад магтаад нөгөө заваар нь юмыг хийлгүүлээд тий тэгээд аманд баг хоол моолыг хийж өгөөд ингээд зүгээр ингээд нэг нэвтэл байхыг хүсдэг би юу хүүтэйгээ тэгээд тимийн учраас тийм юм уу сэтгэл зүйч тэр би нэг хүүхдээ үзүүлчихсэн байхгүй тэгсэн чинь нөгөө эмпат чадвар нь аягүй хөгжсөн байна ээжтэйгээ байдаг учраас хүнийг ойлгох инэрх тийм зөөлөн тий ингээд тэгээ юм одоо өөрөөр нь дураар нь байлгадаг хүчилтгүй учраас ингээд айц гэдэг зүйл байхгүй ерөөсөө л ингээд одоо манай хүүхд ингээд ямар ч амтнаас гоч тэрж авч мовдаг ерөөс тийм байхгүй тийм инэрэнгүү гэхдээ эр хөнгө өсөж байгаа учраас нөгөө эрэгтэй хүүхдийн жоо хатуу чанга байдалтай одоо хүн манай хүүхдийг түлхүүл ээж түлхүүлжлээг л ороод ирнэ гэж буцааж түлхэхгүй байхгүй тийм хүүхд тэгээд тийм чадвар нь хомс байна гэхдээ зүгээр яагаад бол эрэгтэй хүүхдийн чадвар 25 нас хүртэл ингээд тогтдсон юм билээ тэгэхээр хоёр бол хоцроогүй хамгийн зөв юм бол одоо эрэгтэй хүүхдэд зөөлөн зан чанарт ингээд байлгана сургана гэдэг бол айгүй хэцүү ба. Гэтэл хоёр энийг бол сурцсан. Одоо бол би хүүхдээ пүшилж эхэлж байгаа. Одоо 8 мөрөх чинь одоо дандаа эргэлүүлнэ гэж байгаа тий. Одоо хоёулаа ингээд нэг хүү хай гэдэг ингээд насанд нь ингээд тохируул гал хичээдэг юм. Тий. Одоо би нэг тийм мундаг бол ээж биш тэгвэр ямар ч байсан хүүхдээ бол хүчлэхгүй юм бэл би яад ч тий. Одоо нөгөө тэгж шүү дээ сургуульд ороход нь бас нэг юм одоо ялгуурлах тиймэрхүү одоо ер нь сургууль сурж байгаа юу? Монголд одоо манай хүүхд өвөр Монгол руу битэр сургуульд орох гээд тэгээд сургуультай ингээд тэнцсэн тэгээд тийшээ ер нь явах гээд сургуулиасаа ингээд гарцсан байж байгаа. Тэгээд манай хүүхд гэрээрээ одоо ингээд би ч нэг тэтгэлтэй хүүхдтэй ингээд ойр зургийн ханцны зурлага мурлага заагаал за одоо минь гадагшаа явна шүү ингээд шүү тгий шүү гэд ингээд нөгөө одооноос эхэлж ингээд заагаад байгаа. Тэгээд юу багасаа бас нөгөө гадны орчинд гадаад хүүхдүүдтэй байх нь миний хүүхдэд нөгөө өөртөө ихтэй болж өсөхт нь хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхгүй болохоор ингээ энд байгаад тахаар тодорхой хэмжээний ингээл жоохон хүүхдүүд ингээл ээж намайг тэгж намайг ээжтэйгээ адилхан бор танаа ээж хоёулаа ийм гэж ингээл ингээл жижиг сажиг юм хүүхдийн чихэнд овч би одоо ингээ хэрэгтэй хүүхд ч тийм том болоод нэг өдөр уурлахт ч юм уу тий өөрийгөө контролдож чадахгүй нэг юм болоход янз бүрийн болчихгүй гэж бас одооноос айгаад байгаа учраас би ч юм бас доороо хоёр ихтэй төгсгцэн. Тэгээ өсвөр насн дээр ирээд ихтэй хүүхдээ айгүй хэцүү болдог гэдгийг мэддэг байхгүй. Тийм учраас ерөөсөө өөрийнх нь төрлийнх нь нуттай хамтдаг байлах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ би бас миний ажлын шаардлага бас урагшаа дандаа ингээ ирээ очдог учраас ер нь багаас нь би хүүхдтэй одооноос өгч чадах миний хамгийн том хөрөнгө оруулалт миний хүүхд тийм хонд сурдаг одоо математиктаа сайн бай олимпиад заавал шатар тоглож моолдог тийм байхад мэдвэл тийм сонирн биш гэхдээ багаасаа хилтэй байх хэрэгтэй маш сайн хилтэй за ядаж 11 төгсөхдөө 12 төгсөхдөө нэг англи одоо тэрчний гадны сурвалжаас хэлэн хятад хэл дээр англи дээр очиж байгаа шүү тэгэхэд багаасаа 20 ч юм уу 19 та сурвалж төгсгöd хятад англиар цэвэр ярьдаг бүх юмыг ойлгодог ямар ч номыг сураад ингээд уншаад ойлгочдөг ямар ч мэдээллийг авдаг болох юм бол мундаг мэрэгжил эзэмсэхгүй байсан ч хилтэй хүн шал өөр одоо би багада 14 та байхдаа би хятад руу явчихж байгаа шүү дээ тэг гэрээс оголоод амар хэцүүсэн дотор хайранд ингээд тэгтээ тэр үед миний сурч авсан юм би даад сурах олны тунд бие авч сурах охин хөхт өөрийгөө арчилж сурах тий ээж аав байхгүй үед ингэж сурах за тий хэл ус гадны хүүхдүүдтэй гадны соёлыг сурах энэ юм одоо намайг авч явдаг байхгүй би бол мэрэгчлэрээ ажиллах байгаа шүү дээ хуульч мэрэгчлээ хуульч мэрэгчлэрээ би улсад нэг хэсэг ажиллаж байсан одоо ингээ хувийн юм хийгээд гээд нэг яаж хийж байгаа би авч аваад бие даагаад байгаа ч ерөөсөл багт нь намайг бие даалгацсан тэрл юм бэл. Тэгээ би тэрэндээ тухайн үед ингэ манай гэрийнх намайг ийм жоохон 14 настай хахад охин хүүхд гэрээс нь гэл хол ингээл явуулаад гэд бодож исэн бол одоо би үнэхээр баярлаж байна. Ямар азар. Одоо бас Монголд
одоо тэр арьс өнгөний ялгуурлал ч юм уу тэр ингээд хүлэн зөвшөөрөх болоогүй байна уу? Болоогүй шүү дээ. Ер нь энэ арьс өнгөний асуудал гэдэг чинь ганцхан Монгол гэхээс гадна ямар ч оронд байдаг. Хүн угаасаа өөрөөсөө өөр юмд ч юм хажиг. Бүдүүнээ, шараа гэл те, онгороо гэл ингээл. Тэгээ дээрэс нь одоо би ингэж хэлмээр санагдчихэв. Энэ томчууд өөрсдөө хүүхдүүдэд зааж өгдөг юм баггүй. Жишээ нь хар төөгөө гэл те, сахал хэн гэдэг үлээ те ингээл дууддаг. Эний чинь ингээд зүгээр ингээ инээдэм юм шиг болгоцсон те. Одоо эн чинь ууг нь бол байж болохгүй юм баггүй. Тэнгүүд хүүхдүүд хараад юу эцэг их маань хүртэл тэгдэг шүү дээ. Тэрийг тэгжил дууддаг шүү дээ. Найзаагаа одоо нусан гам баач гэдэг юм уу те. Хоч юуж ялгуурлж нөгөө ингэж нөгөө одоо жоохон бүдүүн байх нь манай энэ найзтай гахаж тарлаа марлаа. Энэ ерөөсөө л гэр бүл дотроос сурдаг юм. Тэгэхээр хүүхдээ ирээдүйд те ингээд тийм байлгахыг хүсэхгүй л байгаа бол өөрөөсөө үлгэрлэх ёстой. Жижиг сажиг юм дээр ч гэсэн ер нь хүн болгон өөр ингэсэн амьдралтай, өөр ингэсэн арьсны өнгөтэй нүд гар хөлн өөр те битэл хөрх ингээл хүчлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн байдаг. Гэтэ зүгээр чиний асуудал биш байхгүй. Чиний оролцож толгой хошуугаад үрэх ямар ч хэрэг байхгүй. Өөрийгөө л хичээ гэдэг тийм юм ингэж хийж эхэлж өгөх ёстой. Тэгээд одоо ингээд нэг юм бүр хэрээс хэтэрсэн үеийнгийн ялгарлан дээр одоо бүр дээрлэх чинь тий кайф авч нэгнийхээ цусыг харж ингэж кайф авч мовж байгаа чинь тэр хүүхдүүдийн гэр бүл дотор тийм юм байна гэсэн. Хүүхэд хийж хүн хийж мэдгүй юм очиж хийдгүү. Мэдтэн сурцсан толгойн дотор нь байгаа зүйлийг очиж гаргадаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд тэрийг хүчирхийлэлд өртөөд тэр сэтгэл санаа нь маш хүнд байж тээ. Өвдөөд байна тий шаналаад байна. Ярагдаж штэ тэр хүүхэдтэй. Гэвэл тэр хүүхэд гаргахын тулд өөрөөсөө тэргээ гаргадаг байхгүй. Тэгээд өөрөө дээрлэж чадах хүн дээрээ очиж тэрийгэ гаргаж өөрийнхөө сэтгэлийг твтээгээд юм гэсэн үг. Одоо ингээд нэг юм өөрөөсөө жоохон доор амьдралтай хүмүүсийг хараад нэг бахан хандаг хүмүүс байдаг штэ. За энийг бодох юм бол би чинь гайгүй амьдарч байгаа юм байна хөө гэдэг чинь бас л тэр хүнийг харж би өөрөө магтаж энтер гэдэг чинь юу вэ? Дандаа одоо би ингээд сэгний телевизээр 48 дугаар сэтгэл зүйн дугаар гэж тэнгууд дандаа сэтгэл зүйн гэмтлүүд байгаа байхгүй авцсан. Тэгээ энийг дандаа багаас авсан байдаг. Тийм учраас би хүүхдтэй ингээд нөгөө өөр нь ингээд байгаа нь загнахгүй, зандрахгүй. Гэтэ тэргүү том болоод нийгэмдэр гараад гэтэ тэргүү нийгмийн том тэмцэлд ир хүн угаасаа орох байхгүй. Би заавал тэн дээр нэмэрлэх шаардлага байхгүй. Зүгээр чадал нь байвал жоохон зөөлөлж өсөхийг боддог. Тэгэд манай хүүхдээ өөрийг 1000 хүүхдүүд хэлжсэн ч зөрүүлж хизээж уртаас нь юм хэлдэггүй. Яг бол ээжтэй хайрлагдсан баг. Тэгэл ээжтэй хурж ирээл ээж намайг тэр тэгсэн. Яа тийм миний хүү яах вэ зүгээр тэр найзаагаа ингээ уучлчих. Дараа нь тэр найз нь тэгж хэлэхгүй бах уу. Гэтэ миний хүү бол уртаас нь тэгж юусоо болохгүй. Гэлтэнгүү заа. Тэгэд нэг юм энэ ялварлан гатархалт гэдэг бол ингээд нөгөө юм жижиг юм шиг хэрнээ. Яг тэ хүүхдүүд мэдхгүй хэлж штэ. Мэдхгүй л амч хүүхд юм чинь. Тэгтээ энийг өөгшүүлж болохгүй байхгүй. Эцэгчүүд шууд анзаарч энэ дээр ажилт шууд эхлэх хэрэгтэй. Ангийн багш нар одоо бүр ингээд энэ сургалтын систем одоо юу гэдэг. Айгүй томоор ингэхгүй бол эн чинь явж аваад айхтар хүчрхийлэгч нарыг гаргаж ирдэг. Сурцсан юм ал гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг түрүүн хэлжсэн штэ орчин нөгөө өөрийнх нь байх ёстой газарт нь байлгая гэдэг чинь л хамгийн зөв шийдвэр. Би одоо ингээд хүний олон хүүхдүүдийг хамын тагалцдаггүй тийм. Миний олон хүүхдүүдтэй очиж би зодоо хийж чадахгүй, эцэг эхчүүдийн хэрэлтэл хүүхдээ өмөрөх би тэгж чадахгүй. Одоо ингээд Лаура гэдэг эмэгтэй 33 настай энэ ертөнцид 33 жил тийм ингээд өөрийгөө ингээд бусдаас содон онцгой илүү дутуугаа өнөдр ч гэсэн ингээд ямар нэгэн байдлаар ингээд нэг подкастт ороход ч юм уу нэвтрүүлэг хөтлөхөд тэр доор нь энийг нийгэр хүүхэн юу гэдэг байгаа маа гэсэн комент явдаг л байхгүй юу. Тэрийг би мэдсээр ээжиж те хүүхэд маань хааштай ингэндэ гэдгийг би яс махаараа өөрөө туулаад мэтэрсэн бэжиж энэ дээр би арга хэмжээ авч чадахгүй хүүхдээ ижил хүүхдүүдтэй би байлгаж чадахгүй албатай юм шиг тэнд юу нэг бодлын тэр хүүхдүүдийн буруу ч гэсэндээ нөгөө бодлын миний бас тэнд хүүхдэд цоорлоод авах миний талаас би ирээдүйд хүүхдэд юм хийхгүй байх гэсэн үг байхгүй. Ирээдүйд би хүүхдэд харамсмааргүй шүү дээ. Тийм учраас би хүүхдэд за гадаад багаас нь сурах. Багаасаа өөртөө ихтэй болох хэрэгтэй.
тий. Би ер нь дахиад хүнтэй суугаад хүүхэд гаргаач уу гүйч үү те айлын ганц хүүхэд байвал яах юм те. Тэгээл ээж нь настаа болцсон. Ингээд төшөг дүүнэр байхгүй бол хүн эрэгтэн өөрөө өөртөө ихтэй хар гэрээ аваа явчихдаг л ах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас одоо нөгөө би зайлаад өгье гэдэг шиг. Зайлаад өгье. Тийм тэгжил одоо тэрний төлөө л юу нь явж байна. Одоо миний ойрын зорилго бол ерөөсөө л энэ хүүхдийг одоо энэ сургуульд байлгах. Үгүйс одоо энэ үед одоо боловсрал ямар чухал вэ бидний хувьд те бид хэд ч одоо боловсралгүй хүн ямар байх вэ боловсралтай хүн ямар ах вэ гэдэг одоо ер нь яс махандаа тултал ойлгосон хүмүүс л одоо явж штэ те. Тийм. Тэгээ одоо манай хүүхд ингээд аяйгүй хөрхөн бүжгэлдэг. Бүр хөгжимд одоо би бас ингээд гэд жирэмсэн махтаал хөгжим би аяйгүй тийм хөгжимлэг хүүхдийн орны дууны дууландтай явж ирсэн найзар сав маунд ингээд явж ирсэн аяйгүй тийм хөгжимлэг байхгүй. Тэгээл жирэмсэн махт нь байнгын техноос ингээд улаан техноос сонсдог. Байнгын толгой юм явсан. Тэгээл хөлд орохт нь хүртэл хөлд орохдоо хүртэл бараг бүжгэлж орж исэн. Одоо ч гэсэн ингээл гэртээ хөгжим тавьж бүжгэлж идэг. Тэгээд манай хүүхд ээж би бүжигчин болчт юм уу гэж ярьд би. Яагаад үгүй гэж те. Энэ хүү тэгэлт амар мундаг бүжигчин байж болно шүү дээ. Тэг заавал ер нь те ер нь юм мундаг мэрэгчлээ хаалгагүй. Яа гэдэг хүмүүс ирээдүйд урлагаар мөнгө хоолой олоод идэх чадвартай тийм нийгэм одоо гарчлаа шүү дээ. Мундаг балет ч юм болж магадгүй. Мундаг хипхоп бүжигчин болж магадгүй. Тэгэхээр тэр гадагшаа сургуульд явуулах гэдэг нь бас тэрийг нь баас нь би нээх гэдэг байгаа байхгүй. Тэр ингээд ер нь ингээд нэг одоо хааштай л гэртээ ингээд байхдаа хоолундаа хийгээд өөрөө өөрийгөө аваад яваад бие даацсан хүүхэд энийг нь би ашиглаад бие даацсан юм чинь одоо нөхөө те олонний дунд олон хүүхдүүдтэй те гэж үеийнхэнтэйгээ тэгэхгүй ингээл ээж маань хизээ яжлаасаа ирэх юм бол доо гэл нэг муура хараад гэртээ ингээл бэж идэг байж болохгүй байна. Үеийнхэн та бужигнаа дундаа ороод татвар хайранд гоё юм. Тэгээ намайг хүмүүс бол зарим тэгжлэн арай хүүхд чинь жоохон байгаа юм шүү те хүүхдээ ингээ баг зөвлөхгүй байгаа юм шиг ингээл бодоод байгаа байхгүй. Гэхдээ бид хоёрын нөхцөлөд л мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг одоогийн байгаа байдал дээр хамгийн зөв шийдвэр нь бодож энийг олж байгаа байхгүй. Гаргалгаан тэр тэгээд өөрөөс нь би асуусан. Миний хүү чинд суух уу? Татвар хайранд ингээ амир найзтайгаа ингээ ээж нь дандаа хажууд нь байна те. Ээж нь би бас ингээ байнга ирээ очиж ажилдаа идэх учраас урагшаа. Тэгээд ээж нь хагсаа бүцэд хүүг авчиж чинь. Тэгээд ингээ хоёлаа ингээ миний хүү ингээ гоё найзуудтай тавс. Ямар гоё юм тийм үгүй найзуудтайгаа ингээ гоё хамт амьдрах юм уу? Ямар гоё юм тэгэл даа гэдэг ингээ. Тэгээд гол нь би тэгтээ муураа яах вэ? Гэл муурандаа санаа. Одоо тэсний 8 уржаа гэдэг чи бас хөрхөн болцсон шүү тий. Манай хөдөж хэцүү юм биш тий. Гэтэ айгүй том биетэй тий. Айгүй тийм өсөглөн тэр тийм байхгүй. Тэгээд хүнтэй маш зөв харьцаж чаддаг манай хүүд. Сайн байна уу тий ингээл ер нь хүнтэй ингээл хажуугаар нь зүрс хүн болгоно сайн байна уу гэл айгүй тийм харьцаатай тэр тийм байхгүй. Ямар ч лсэн битгүй надаас л ушаал өө. За хоёулангийнх нь яриа ерөнхийдөө ингээд энэ хүрээд өндөрлж जैन. Тэгээд Лаурагаасаа бас асууя гэж бодож исэн. Асуултуудаа асуулаа. Хоёлаа бас маш гоё ярилцлаа гэж бодож जैन. Тэгээд урилгын маань хүлээ аваад хүрэлцэн ирээд дахин баярлаа. Тэгээд хоёлаа төгсгөлд нь ивент тэтгэгчүүдийнхаа бэлгийг аваад тэгээ нэвтрүүлгээ подкаста дуусгацгаая. За бэлэг боловё. Өчгөө. Манай подкастын ерөнхий ивент тэтгэгчээр гидсний ашигтай бактери Баяга бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд хүүхдийг төрсэн цагаас нь эхлэн бяцхан гидсийг халамжилдаг. Тэгээд үүнээс гадна гидсний дүүрэн гаргагчтай мөн ашигтай бактеритай D витамин байгаа. Энэ болохоор D витамин байна. За энэ болохоор хэрвээ та антибиотик уудаг бол хэрвээ та хеликобактеритай болвол бас энэ хөө пробиотикийг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээ ээжүүдтэй бас хэлэхэд хамгийн сайн D витамин хайж байгаа бол Баягагийн витаминыг сонирхоод хүүхдтэй аваад гэр бүлдээ хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ энэ хөө бэлгийг Баягагийн хамт олоноос Лаурад маань явуулж ий. За гэлээ юм гоё юм байна. За та хоёулаа хэрэглээрэй. Тэгээ айгуу сайн. Гая бардаг үг чинь миний баг хамгийн дуртай үг байхгүй. За. Их дэлхий хийж гэсэн үг. Тэгээ би муура эргэтэй ч гэсэн гая гэд нэрлэлцээ байхгүй. Уг нь бол одоо тэнгэр эцэг уранус газар их одоо тий дэлхий ээж гая гэд энэ хоёрын дундаас хүн төрлөختөө үүсчээ гэж аах тэгэж түүх эхэлдэг. Одоо эртний грек ромын түүхэн дээр. Тэгээд би энэ гая гэдэг ийм үгэнд үнэхээр дуртай. Тэгвэл наа чин гоё хүүхдээ юм шүү дээ. Биогая гэхэр чин тий. Яг л их дэлхийн л эрүүл байгалийн натурал органик гэсэн үг юм биш үү тий.
За дараагийнх нь Бибекук гэж Солонгосын хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн за манай подкасттай маш удаан хамтран ажиллаж байгаа. За тэгээд ерөнхийдөө 6 сараас нэмэх 6 сараас дээш хүүхдэд хэрэглэх боломжтой. Таны хүүхдэд одоо нэмэгдэл хоолнд орсон бол эдний бүтээгдэхүүн сахарын агуулмж хамгийн бага бөгөөд хайлтдаг бичээ ингээд таны хүүхдийн нөгөө амны хөгжил, эрүүний хөгжлийг сайжруулах жижиг барьдаг бас юм снэкүүдтэй. Тэгээд хүүдээ өгөөрэй. Энийг манай хүү ч гэсэн аягүй сонирхож иддэг. За ингээл бэлэг өргөл юм байна. За хамгийн сүүлд нь манай подкастын хамтлагч Komoda Flowers цэцгийн дэлгүүрээс өнөөдөр манай Лаурад зориулсан энэхүү сар 8 дэлбэг зориулсан боожээ. Ямар гоё юм бэ. Улаан сарнаа ягаан баярлаа. Би ч бүр цэцгэн аяга дуртай. Хаяа өөртөө цэцэг авч гэртээ тавьдаг. Тийм тэгэл ингээл сэрхэд нэг гоё идэх байхгүй ингээл өнөр ч гэсэн гоё дээ. Яагаад ч ингээл нэг бид нар чинь ээжүүд ингээл нэг өглөө ингээл нэг орноосоо тэг ингээл сэгсийгээл сэрж байгаа ш. Тийм ч цэцэг хараад өөрөө аяа сэгсгэр ч гэсэн ээж үнэ гэдэг шиг. За тэгээд урилгын маань хүлээ авч хүрэлцэн ирсэн Лаурадаа маш их баярлалаа. За, өрсөнд маш их баярлалаа. Танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Өөр хүмүүстд нь нэрүүлэн хийх хүсье. Баярлалаа. Тэгээд манай подкастын дугаар энэ хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлэг дуусгаас өмнө дахиад хэлэхэд Little Mom Mongolia YouTube сувган дээр subscribe дараад ямар ээж шинээр ярилцлага өгсөн байна, ямар зочин шинээр орсон байна гэдгийг алдалгүй сонсоорой гэж ээжүүдтэй бас хэлмээр байна. За тэгээ энэ хүртэл хамт байсан ээж нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Тэр баяртай. Баярлалаа.